Самбайцгааны үзэгчтэй хятадын 7 нэвтрүүлгийн ээлжид дугаар хүрэхэд бэлэн боллоо. Канада улсын ерөнхий сайд Маккарни хятад улсын дарга Ши Жинпин нар уулзсан байгаа. Тэдний анхны айлчлал уулзалт нь энэ болсон. Тэгвэл айлчлалын үр дүн энэ 7 хоногоос эхлэн зарлагдаж байгаа. Үүнд Канада улс руу орох хятадын автомашины тарифыг бууруулж, мөн хоёр улсын визгүй зорчдог болгох зэрэг олон зорилтууд багтаж байгаа юм. Энэхүү Америкийн тариф нэмэгдсэнтэй холбогдуулан хятад улс руу эргэж байгаа улс орнууд цөөнгөө гарчна. Хятадын худалдааны яамны мэдээлснээр Хятад болон Канада улс цахилгаан автомашин, ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй загасны төрлийн бүтээгдэхүүнтэй холбоотой худалдааны асуудлыг шийдвэрлэх тохиролцоонд хүрсэн гэлээ. Энэ 7 хоногт Бээжинд болсон Хятадын дарга Ши Жинпин болон Канада улсын ерөнхий сайд Маккарни нарын уулзалтын үр дүнд энэхүү тохиролцоо бий болсон юм а. Хятадын ерөнхий сайд Ли Цяны урилгаар энэхүү Маккарни албан ёсны айлчлалыг Бээжинд хийж байгаа. Тохиролцооны дагуу Канада улс жилдээ 49 мянга цахилгаан автомашинд ногдох 100% гайлын татварыг 6.1 куб болгож бууруулахаар тохиролцжээ. Мөн хоёр тал Хятад Канадын эдийн засаг санхүүгийн стратегийн дээд түвшний хилэлцээрийг сэргээж, хоёр талын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталж, цэвэр эрчим хүч болон уламжлалт эрчим хүчний салбарт, тухайлбал газрын тос байгалийн зэрэг нөөцийн хөгжүүлэлтэнд хамтын ажиллагааг дэмжихээ мэдэгджээ. Айлчлалын үеэр талууд баасан гарагт хамтарсан мэдэгдэл гаргаж, хилэлцээрийн үеэр гарсан ахиц дэвшлийг сайжруулж буйгаа хэлсэн юм а. Мөн хамтарсан мэдэгдэлд Хятад, Канада улс бүхий л төвшөнд макро эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, эрчим хүч, санхүү, олон нийтийн аюулгүй байдал, хүмүүн капиталын солилцоо, соёл олон талд хамтын ажиллагааг дэмжих амлалт өгчээ. Хятад өнгөрсөн жил нийт 1 сая орчим хүнийг авилгын хэрэгт холбогдсон учраас ял шийтгэл ногдуулсан байна. Энэ нөр түүхэн дээд хэмжээ байгаа. Хятадын дарга Ши Жинпин Бээжингийн эх 5 жилийн төлөвлөгөөнд коммунист намын сахилгын хэрэгжилтийг чангатгаж хяналт шалгалт үргэлжлүүлэн хийхийг үүрэг болгожээ. Өнгөрсөн 7 хоногт Хятадын коммунист намын сахилгын төв комиссийн хуралдааны үеэр Ши Жинпин авилга, хээл хахуул үндэсний хэмжээнд томоохон саад бэрхшээл хിവэрэ байгааг хэлж, эх 5 жилийн төлөвлөгөөг хээл хахуулгүйгээр хэрэгжүүлэхийг үүрэг болгосон гэлээ. Мөн тэрээр авилга хээл хахуулыг дасан зогсоож, авилгад холбогдсон этгээдүүдийг ямар ч нуугдах газаргүй болгох ёстой гэж хэлсэн байв. Өнгөрч бэм гарагт Хятадын сахилга батыг шалгах төв комиссоос мэдээлснээр 2025 оны байдлаар сахилгын арга хэмжээ ахуулсан 983 мянган хүн байгаа нь өмнөх оныхоос 10.6%-аар өссөн үзүүлэлттэй юм а. Зөрчлүүдийн дийлэнх нь хээл хахуул авсан, хөрөнгө завьсан, төрийн бодлогыг үл тоосон, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлүүд багтсан байна. Коммунист намаас уг баримтыг олон нийтэд дэлгэж эхэлсэн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт өнгөрсөн жилийнх болж байна. Энэхүү Хятадын дарга Ши Жинпин 2012 онд засгийн эрхэнд гарсан цагаас хойш нийтдээ 7.2 сая гаруй хүнийг авилгын хэрэгээр шийтгэж байгаа нь өнгөрсөн онд ийхүү огцом өссөн байна. Синхуа агентлагийн мэдээлснээр ийм төрлийн хэргийн ихсэн тон төрийн захиргааны доод түвшинд авилга байсаар байгааг харуулж байгааг дурдаад төв удирдлагаас гарч байгаа шийдвэрийг гарсан хэрэгүүдээс үл харгалзан ямар нэг өөрчлөлт гажуудалгүйгээр тууштай үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой болохыг хэлж байв. Харин авилгатай тэмцэх зорилгын хүрээнд авилгын эсрэг компанид ажил явуулсны үр дүнд сүүлийн 3 жилийн хугацаанд санхүү, эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг салбаруудаас олон албан тушаалтнуудыг саатуулж сахилгын арга хэмжээ аваад байна. Шийдэгдсэн хүмүүсийн дунд Хятадын генерал, улс төрийн товчооны гишүүн асан Хэ Видун орно. Тэрээр өнгөрөх 10 дугаар сард авилгын хэрэгээр албан тушаалаас халагдсан. Улс төрийн товчооны өөр нэгэн гишүүн асан Ма Сингру удаа дараа дээд түвшний уулзалтуудыг тасалсан хэрэгээр мөн хөөгдөж ажээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп газын зөрүүс нэг тайвныг тогтоох зорилготой газын зөрүүсийн энхийн зөвлөлийг байгуулж байгаа гэдгийг зарласан. Тэгвэл Хятад улсыг энэхүү зөвлөлд урьхаар хүсэн байна. Бээжингээс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Газа дахь энхийн зөвлөлд нэгдэх хүрлэг авсан болохоо зарлалаа. Энэ талаар Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Го Жакун Бээжинд болсон хэвлэлийн хурал дээр олон нийтэд мэдээлжээ. Гэхдээ уг урилгыг хүлээн авч зөвлөлд нэгдэх хэсэг талаар дэлгэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газар энэ сард Газаг сэргээн босгох зорилготой энхийн зөвлөлийг байгуулж, энх тайван тогтоох, бүтээн байгуулалт хийх, олон улсын нөөцийг татан төвлөрүүлэх, хяналт тавих үүрэгтэй болохыг мэдэгдсэн. Энэхүү зөвлөлд Араб, Азийн болон баруун орны олон улс орнуудын удирдагчдыг урьсан байна.
Төлөвлөгөө ёсоор Газаг удирдах үндэсний хороо болон туслах гүйцэтгэх зөвлөл, удирдах гүйцэтгэх зөвлөлийг тус байгуулсан байна. Хятад улсаас гадна Австрали, Вьетнам, Таиланд, Пакистан энэтхэг зэрэг орнуудыг урьжээ. Мөн Сингапур тус зөвлөлд оролцох хурлага авсан гэж тус улсын гадаад хэргийн яам мэдээлсэн бол Малайзийн ерөнхий сайд Анвар Ибрахим парламентод мэдэгдэхдээ цагаан ордны инхийн зөвлөлд оролцохоос болгоомжилж байгаа ба Израилийн цэрэг засгийн газрын довтлохоо үргэлжилсээр байгааг анхааруулжээ. Харин Хятад улсын тухайд эдийн засаг худалдаа 8-ны асуудлаар Америкийн нэгдсэн улстай таагүй харилцаатай байгаа ийм үед Америкийн нэгдсэн улсын удирдаж буй ийм олон улсын эвсэлд орох хэсэг нь тун эргэлзээтэй байна. Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Нажад Шамим хан Суданы Дарфур дахь нөхцөл байдлын талаар нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн хуралд мэдээллээ. Энэ үеэр Хятадаас нэгдсэн үндэсний байгууллагад суугаа сөрөн төлөөлөгчийн орлогч Сүн Лэй шүүхийг улс төржиж давхар стандарт хэрэглээс зайлсхийж Суданы шүүхийн бүрэн эрх холбогдох асуудлыг шийдвэрлэх эрх мэдлийг хүндэх ёстой болохыг хэлжээ. Олон улсын эрүүгийн шүүх нь Ромын 4 болон нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн холбогдох тогтоолуудыг чанд мөрдөх ёстой юм. Тэгвэл Суданы асуудлаар шүүхийн холбогдох хэрэгт жал шийтгэл ногдуулах тухай анхны тогтоол гарсан байна. Үүнд Хятадаас нэгдсэн үндэсний байгууллагад суугаа суурин төлөөлөгчийн орлогч Сүн Лэй олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүхийг бие даасан. Объектив шударга байр суурьтай олон улсын эрх зүйг тэгш хэрэгэлсэн байхыг улс төржүүлэхээс болон давхар стандарт хэрэглэж болохгүйг анхаарууллаа. Мөн Суданы засгийн газартай ойр харилцаж хамтын ажиллагааг хангах шаардлагатайг хэлж байв. Ингэхдээ олон улсын эрүүгийн шүүх нь Суданы засгийн газартай байнгын харилцаатай байж шүүхийн эрх мэдэл тусгаар тогтнолыг нь бүрэн хүндэтгэж зөв шүүмжлэлийг сонсож зөрчилдөөнийг нэмэгдүүлэх магадaltaй зохисгүй оролцооноос зайлсхийх ёстой гэв. Сүүлийн саруудад Суданд улс төрийн хямрал зэвсэгт бүлэглүүдийн хооронд мөргөлдөөн хүчтэй өрнөж иргэдийн амьдрал хүмүүнлэгийн хямрал ноцтой түвшинд хүрээд байгаа юм. Юун түрүүнд хотууд болон хөдөө нутгийн ард иргэдээс олон мянган орон гэрээ орхин дөрвж хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчлэгээд оголдсон. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээллээр Суданд ойролцоогоор 7 сая хүн хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа ба улаан хоолой өвчин, цус багталтын тохиолдол огцом нэмэгдэж байгаа ажээ. Дэлхийн 2 дахь том эдийн засаг болох Хятад улс өнгөрсөн онд эдийн засаг нь 5% өсөж албан ёсны зорилтоо биелүүллээ. Үүн тарифаас үл хамааран худалдааны дээд амжилт тогтоосон болох нь өсөлтөнд чухал нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн 2025 оны сүүлийн 3 сард өсөлт нь 4.5% болж удаашрсан ч гэлээ ийхүү зорилгодоо хүрсэн нь энэ алжна. Хятадын эдийн засаг дотоод болон гадаад орчны нөлөөллөөс үл хамааран тогтвортой өсөлт үзүүлж, зорилттой түвшиндээ хүрсэн талаар Хятадын үндэсний статистикийн газрын дарга Кан И мэдээлэв. Урьдчилсан тооцоогоор 2025 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 140.1 их 80 юан, ойролцоогоор 20.1 их 80 дам долларт хүрч, тогтмол үнийн түвшинд өмнөх оныхоос 5%-аар өссөн. Салбаруудаар авч үзвэл анхан шатны салбарын нэмэгдэл утга 933 их 80 юан, хоёр дахь салбар 49.97 их 80 юан, гурав дахь салбар 80.89 их 80 юанд хүрчээ. Мөн эдийн засгийн өсөлтийг улирлаар нь харуул 1-р улирал 5.4%, 2-р улирал 5.2%, 3-р улирал 4.8%, 4-р улирал 4.5% хүрсэн байна. Ийхүү 2025 онд эдийн засгийн зорилттой түвшнөө биелүүлж байгаа нь Хятадын эрх баригчдын хувьд 14-р 5 жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжсэн гэж үзэхэд чухал ач холбогдолтой хэрэг юм. Харин энэ оны тухайд олон улсын валютын сан Хятад улсын эдийн засгийн өсөлт баг зэрэг удаашрч 4.5% өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байна. Гэхдээ энэ нь өмнөх таамаг болох 4.2%-аас дээшилсэн үзүүлэлт. Үүнийг Америкийн нэгдсэн улс Хятадын хоорондын худалдааны түр эвлэрэл бий болж Америкийн тал Хятадын экспортод ногдуулах татварыг бууруулсантай холбоотой гэж тайлбарласан юм а. Хятадын төв банк зээлийн хүүгээ хэвээр үлдээсэн байна. За үүнийг эрх баригчид тайлбарлахдаа бодлогоо зөөлрүүлэхийн оронд удаашрч байгаа эдийн засгийг дэмжихийн тулд тодорхой салбаруудад чиглэсэн дэд бүтцийн дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна гэсэн байна. Ийхүү Хятадын ардын банк 1 жил 5 жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүгээ 3% болон 3.5% болгон тус барьж байна.
Хятадын Төв банк улс орон даяар 1 жилийн болон 5 жилийн хүүгийн түвшинг хэвээр хадгалж байгаа нь дэлхийн 2 дахь том эдийн засаг 2025 оны сүүлийн улиралд жилийн өмнөхөөс 4.5% өсөж, ковид-19 сар тахлын үеийн хатуу хязгаарлалтуудыг сулруулснаас хойш хамгийн удаан өсөлтөд харуулсантай давхцаж байна. Инфляцийн мэдээллийг харвал Берклейсийн эдийн засагчдын тооцоогоор хэрэглээний үнийн индекс 11 дахь улирлын турш сөрөг байсан ба эдийн засагчдын үзэж байгаагаар энэ онд ч үргэлжлэх төлөвтэй байна. Хувийн хэрэглээ 12 дугаар сард сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд буюу 1.9% хүрсэн нь орлогын болон ажил эрхлэлтийн хямрал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн удаашрлын нөлөө юм а. Хятадын Төв банкны дэд ерөнхийлөгч Зоу Лангийн хэлж байгаагаар жилд хүүний доод түвшинг бууруулах болон заавал байлгах нөөцийн шаардлагын харьцааг бууруулах боломж одоо ч бий гэлээ. Мөн юаны ханш сүүлийн саруудад Америк долларын эсрэг 1% өсөж, оншоор болон оншоор бус юаны ханш тус 6,9,571-ээс 6,9,610 юанд хүрсэн нь бодлогын хөг бууруулах боломжийг нэмэгдүүлж байгаа ажээ. Үүний хүрээнд банкны санхүүгийн байгууллагуудад олгох үр ашигтай зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, жижиг дунд бизнес, технологийн инновацийн төслүүдийг дэмжих зорилгоор тусгай зээлийн хөтөлбөрүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Дашрамт дуртахад 2025 онд Хятадын банкуудын олгосон шин зээл 7 жилийн доод түвшинд буюу 1627 их 80 юанд хүрч, зээлийн эрэлт сул байгааг харуулж, засгийн газарт илүү их эдийн засгийн дэмжлэг үзүүлэх дарамтыг бий болгож байна. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хямрал дөрвтэй буурж өгөхгүй байгаа ба энэ чиглэлд Хятадын Төв банк зээлийн зардлыг бууруулж, ипотекийн анхны төлбөрийн доод хэмжээ 30% болгосноор үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дарамтыг бууруулах арга хэмжээ авч байгаа юм а. Дэлхийн эдийн засгийн чуулган энэ 7 хоногт Швейцар улсын Давос хотны уламжлал ёсоор болж байгаа. Тэгвэл дэлхийн 2 дахь том эдийн засгт улс болох Хятад улсын хувьд энэхүү уулзалтанд оролцох нь чухал холбогдолтой хэрэг. Тэгвэл энэхүү уулзалтанд Хятадын ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн оролцож байна. Чуулганы 90 тойрон дахь мэдээллээс багсан хүрхье. Бүгд найрамдах Хятад ард улсын дэд ерөнхий сайд Хэ Лифэн 2026 оны дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын хуралд тусгай илтгэл тавьж, бүх улсыг чөлөөт худалдааг дэмжиж, илүү хүртээмжтэй олон улсын бүх оронд ашигтай эдийн засгийн глобалчлалыг урагшлуулахад хамтран ажиллахыг уриаллаа. Илтгэлдээ тэрээр олон улсын ажил үүргийн хуваарлалт, хамтын ажиллагаа, нэгнээ харилцан нөхөх загвар бүхий эдийн засгийн глобалчлал нь түүхэн чиг хандлах хэвээр байгаа ба энэ нь Хятад тэргүүтээ олон улсад бодит үр ашгийг өгч эхэлснийг хэлжээ. Харин эсвэргээрээ гайлын татвар худалдааны дайн нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөтэй нийтлэг хамтын өсөлтийг алдагдуулж байна гэж үзсэн байна. Яриа хэлцээрийг эрхэмлэх нь урайн дор эхэлсэн 2026 оны Монголын эдийн засгийн форум хурал мягмар гаригаас эхэлж баасан гариг хүртэл үргэлжлэх ба ойролцоогоор 130 улсын 3000 гаруй төрийн өндөр албан тушаалтан бизнесийн төлөөлөгч, судлаач, шинжээчид оролцож байгаа юм а. Уг форум нь дэлхийд дахинаа өрнөж буй эдийн засгийн сорилтууд, геополитикийн хурцмал байдал, хиймэл оюун ухаан зэрэг твшилтэд технологид шилжих асуудлын хүрээнд улс төр эдийн засаг, банк санхүү, технологийн салбарын удирдлагууд шийдвэр хаан хэлэлцдгээрээ онцлогтой юм а. Энэ жилийн уулзалтын хөтөлбөрт эдийн засгийн уян хатан байдал, эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчны тогтвортой байдал, дижитал 90 үед ажиллах хүчний хөгжил зэрэг онцлог сэдвүүд багтжээ. Манай хоёр хөрш улсууд цөмийн эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын хэмжээгээрээ тэргүүлж байна. Өнгөрсөн онд шинээр байгуулагдсан цөмийн эрчим хүчний станцын төсөл хөтөлбөрүүдийн 90 гаруй хувийг Орос улбан улс болон Хятад улс эзэлжээ. 2016 оноос хойш дэлхийд даяар барилгын ажил нь эхэлсэн 63 атомын цахилгаан станцын 90 гаруй хувь нь Хятад болон Оросын технологиор баригдсан талаар Ники Эши агентлагаас мэдээллээ. Хятадын эколог байгаль орчны яамны мэдээлснээр одоогоор Хятадд 27 реактор баригдаж байна. Албан тооцоогоор 2030 он гэхэд Хятадын цөмийн эрчим хүчний хүчин чадал 110 гигаваттт хүрч, Америк нэгдсэн улсыг даван дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч улс болох төлөвтэй байна. Бээжин
болон Москва аль нь цөмийн эрчим хүчний төслүүдийг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм. За гэхдээ Украины эсрэг дайралтаас үүдэн Оросын холбооны улсад ногдуулсан эдийн засгийн 20 арга хэмжээнүүд нь цөмийн станцуудын барилгын ажлыг удаашруулах тохиолдол байна. За тухайлбал Туркт баригдаж байгаа атомын цахилгаан станц санхүүгийн хүндрэлтэй тулгарч анх 2023 онд ашиглалтад орохоор байсан ч төлөвлөсөн хугацаанаас хойшлогдоод байна. Америкийн нэгдсэн улсын хувьд 2013 оноос хойш шинэ арилжааны атомын цахилгаан станц баригдааг байгаа юм а. За цөмийн эрчим хүчийг дахин дэмжих зорилгоор ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 5 дугаар сард 2030 он гэхэд 15 реактор барих тухай захирамжид гарын үсэг зуржээ. Мөн 12 дугаар сарын эхээр Трампын засаг захиргаа Tennessee Valley Authority эрчим хүчний компани тэргүүтээ хэд хэдэн байгууллагад 400 сая америк долларын санхүүжилт олгохоор болсноо зарласан байна. Захидад ус өнгөрсөн 5 гарагт Хайнан арлын мужид Long March 12 гэх нэртэй зөөгч буужин хөөргөж интернет хиймэл дагуулыг сансарт амжилттай илгээлээ. Энэхүү пууш нь 15 цаг 48 минутанд Мэгмар гарагт Хайнан арилжааны сансрын хөлөг хөөргөх талбайгаас хөрсөн байна. Хятадын 19 дахь бага орбитын интернет сансрын хиймэл дагуулын баг төлөвлөсөн орбит руугаа амжилттай орлоо. Даваа гарагт хөөргсөн уг хиймэл дагуулын багийг Бээжин төвтэй Galaxy Space компани хөгжүүлсэн ба энэ нь сүүлийн жилүүдэд Starlink-тэй төстэй сүлжээ бүхий хиймэл дагуулын дэд бүтцийг бүтээхэд хувь нэмэр оруулсан хэд хэдэн хувийн сансар судлалын компаниудын нэг юм а. Мөн энэ удаагийн төс нь уг компани 2 дахь удаагийн ийм төрлийн төсөл болж байна. Galaxy Space компани ухаалаг хиймэл дагуулын үйлдвэрийн захирал Чин Минни хэлж байгаагаар автомат туршилт, ухаалаг угсралт, шалгалт, хөөргөх талбарын процессыг оновчтой болгосноор нийт бүтээмжийг ихээхэн нэмэгдүүлсэн гэжээ. Энэ удаагийн хөөргөлтөнд ашигласан Long March 12 гэх нэртэй энэхүү пуужин нь Хятадын анхны 4 метрийн нэг цөмтэй хөөргөх төхөөрөмж юм. Энэ нь 12 тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай, мөн олон дагуулыг нэгэн зэрэг янз бүрийн орбит руу хөөргөх боломжтой аж. Хятадын сансар судлалын салбар сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. 2025 онд Хятад улс 50 гаруй хиймэл дагуулыг хөөргсөн ба үүнд харилцаа холбоо, газрын зураглал, ухаалаг хот, ухаалаг дэд бүтэц зэрэг олон зориулалттай хиймэл дагуул багтжээ. Энэ дундаа тэдний Long March цуврал пуужингууд нь 2025 онд 20 гаруй амжилттай хөөргөлт хийсэн байна. Хятадын сансар судлалын бодлого нь хиймэл дагуулын үйлдвэрлэл, шин төрлийн сансрын харилцаа холбооны сүлжээ, ухаалаг дэд бүтэц, агаарын болон сансрын хяналт зэрэг салбаруудад төвлөрч байгаа. Тухайлбал 2030 он гэхэд Хятадын хиймэл дагуулын тоо 800-аас 900-д хүрч дэлхийн өндөр хурдны интернет сүлжээний чухал тоглогч болох төлөвтэй байна. За хүндрэл роботууд Хятадд өргөн хүрээний хэрэглээ болж хурдцтай өргөжж өндөр технологийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж байна. Тухайлбал даваа гарагт үндэсний статистикийн газрын нийтэлсэн тоо баримтаас харвал 2025 оны өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмэн өртөг үйлдвэрлэлийн хэмжээ тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуй нэгжүүдийн нийт бүтээгдэхүүний 17.1%-ийг эзэлжээ. Хятадд аж үйлдвэрийн зориулалттай роботын үйлдвэрлэл хурдтай нэмэгдэхийн зэрэгцээ өргөн хүрээний хэрэглээнд ч гэсэн тархаж жилд 28%-аар өсөж байна. Тухайлбал Бээжинд нэгдсэн анхны робот дэлгүүрт одоогоор 35 гаруй төрлийн хүн дүрстэй роботууд худалдаалагдаж байгаа юм. Тэдгээр роботууд нь үйлдвэрлэл, эрүүл мэнд, гэр ахуйн хэрэглээ зэрэг өргөн хүрээний функцтэй аж. Дэлгүүрт туршилтын талбарууд байгаа ба роботуудын бодит нөхцөлд хэрхэн ажиллахыг харуулж байна. Хүн дүрс роботуудын үн хэдэн 10,000-аас хэдэн 100,000 юан хүртэл хэлбэлзэж байгаа юм. Одоогоор дэлгүүрт сардаа 5,000 гаруй хүн зочилдог аж. Хүн дүрстэй роботууд үйлдвэрч гисэн улам өргөн хүрээнд ашиглагдаж байна. Бээжингийн Чампион дүүргийн Sunny Heavy Energy-гийн үйлдвэрт 3 сарын өмнө 2 шинэ робот ажилд оржээ. Тэдний нэг нь болтыг ангилан авах бол нөгөө нь боловсруулсан болтыг шүүгэнд шилжүүлэх гэх мэтээр байнга давтагддаг энгийн шугамуд дээр ажиллаж байгаа юм. Ингэхдээ роботууд харааны мэдрэмжээр болтын хэмжээг үнэлж илүү тохиромжтой байрлалд оруулах ба үйлдэлийн наривчлал нь 3-аас 5 мм гэлээ. Эдгээр ажлууд энгийн мэт боловч роботууд давтан хийх чадвар өндөр тул давтамжтай, өндөр ачаалтай ажилд хүнийг орлох бүрэн боломжтой болох нь ийхүү харагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна роботууд эрчим хүчний шалгалт, яаралтай тусламж, үйлчилгээний салбарч гэсэн ашиглагдаж эхэллээ. Хятад улс нь робот үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч улс юм а. Ирэх 5 жилд жил тутмын өсөлт нь дунджаар 95% байх төлөвтэй байна. Мөн төрийн бодлого роботуудын хэрэглээг түргэсгэж байгаа ба үйлдвэрлэл, мэдээлэл технологийн яам зэрэг байгууллагуудын санаачилсан AI нэмэх үйлдвэрлэл хөтөлбөрт стандарт робот үйлдвэрлэлийн шугам хөгжүүлэх, роботыг үйлдвэрлэлийн ерөнхий нөхцөлд түргэн нэвтрүүлэх зэрэг багтжээ.
Өөрөөр та бүхэнд улсын нийгэмд тулгамдж байгаа хүн ам зүйн хямралын талаарх шинэ мэдээлэл гарсан байгааг хүргэх гэж байна. Тэгэхээр 2023 оноос өмнө дэлхийн хамгийн хүн амтай улсын нэрийг чамгүй удаан хугацаанд барьж ирсэн Хятад улс төрөлтийн түвшин нь өнгөрсөн онд огцон буурч ангилтээ түүхэн доод түвшиндээ хүрсэн байна. Үүнээс Хятадын эрх баригчдын төрөлтийг дэмжих хүн ам зүйн хямралаас сэргийлэх арга хэмжээ төсөл хөтөлбөрүүд төдийлөн амжилт олох байгааг нь харагдаж байна. Хятадын төрөлтийн түвшин өнгөрсөн онд түүхэн доод хэмжээнд хүрч хүн амын бууралт хөгшрөлт улам гүнзгийрч байгааг харууллаа. Wind Information компани 1950-ад оноос хойших мэдээллээр 2025 онд Хятадын төрөлт 1000 хүн тутам 5.6 болж 2023 оныхоос 6.4-өөр буурсан байна. Мөн Хятадын үндэсний статистикийн газрын даваа гарагт танилцуулсан мэдээллээр өнгөрсөн онд 7 сая 900 мянган хүүхэд мэндэлсэн нь өмнөх оныхоос 9 сая 500 мянгаар эрс цөөрсөн үзүүлэлт юм а. Хятад улс нэг хүүхдийн бодлогоо сулруулж эхлээд бараг 10 жил өнгөрсөн ч төрөлтийн түвшин тогтмол буурсаар байгаа нь. Дэлхийн банкны мэдээлэлээр 2023 онд Хятадын төрөлтийн коэффициент нэг эмэгтэйд нэг хүүхэд болж буурсан нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 2.2-оос доош буюу нэлээд доогуур тооцогдож байна. Үүний дараа 2024 онд луу жилдээ давхцснаар төрөлт төр хугацаанд нэмэгдэж 1000 хүн тутамд 677-д хүрсэн нь аз хямрт ажилд хүүхэдтэй болох уламжлалт ойлголттой холбоотой гэж шинжээчид тайлбарладаг. Харин өнгөрсөн жилийн тухайд томоохон гинтийн зочрол гараагүй нөхцөлд төрөлт ийм хурдтай буурч байгаа нь төрөлтийг дэмжих бодлогын нөлөө суларч залуучууд эдийн засгийн дарамт нэмэгдэж ажлын байрны өрсөлдөөн ширүүснээс шалтгаалan гэрлэлт хүүхэдтэй болох шийдвэрээ хойшлуулах болсонтой холбоотой байж болох юм. Хятадын эрх баригчид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харвал 3 хүртэлх насны хүүхэдтэй өрхүүдэд мөнгөн урамшуулал, татврын хөнгөлөлт олгох зэрэг олон арга хэмжээ авч Бээжин хотын хувьд амралтсны дараах амралтыг 98 хоногоос 158 хоног болгон сунгаад байна. Гэсэн ч үр дүнгээ хараахан өгч чадахгүй байна. Төрөлт буурахын зэрэгцээ хүн амын хөгшрөлт эрчимтэй явагдаж байна. 60 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь 2025 онд 23% хүрч 2024 оныхоос өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин нийт хүн ам 4 дахь жилдээ дараалан буурч өнгөрсөн онд 3.4 саяар цөөрөн 1 тэрбум 405 саяд хүрчээ. Төрөлт буурвал ирээдүйд ажиллах хүч багасч тэтгэвэр авагчдын тоо нэмэгдснээр аль хэдийн ачаалалд байгаа тэтгэврийн тогтолцоонд дарамт үүснэ. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шаардлага гарч залуу ажилчдын бодит орлогыг шахах эрсдэлтэй юм. Түүнчлэн хүн ам цөөрх нь ирээдүйд хэрэглэгчдийн суур багасна гэсэн үг. Энэ нь нийлүүлэлт эрэлтийн тэнцвэр алдагдах эрсдлийг нэмэгдүүлнэ. Тиймээс төрөлтийг дэмжих илүү хүчтэй болох шаардлагатай байгааг судлаачид анхааруулж байна. Та бүхэн Хятад улсын улс төр нийгэм эдийн засаг технологийн салбарт гарсан онцлог мэдээллээс таймлаг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.